Бидний үргэлжилж байна. Хаан улдүргийн 19-р хорон дахь шарвын гудамжийг эрэмлийн гудамжтай холбох 430 м замын ажил газар чөлөөлөлтөс шалтгаалan гацаад байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 7 м өргөн 2 игний энэхүү зам нь Чингисийн өргөн чөлөөний төвчрлийн ачааллыг буруулах юм байна. 8 дугаар сарын 1-нд эхэлсэн энэхүү замын ажил нь газраа чөлөөлөөгүй нэг иргэнээс шалтгаалan гацаад байна. Нийслэлийн замын хөгжлийн газрын зүгээс тухайн иргэнтэй тохиролцож, иргэний хүссний дагуу үйлчлэгээний байгууллага барих А даалгаврыг нь гаргаж өгсөн хэмээн тайлбарлалаа. Иргэн өөрөө мэдээлэлтэй байсан. За тэгээ нийслэлийн газар зохион байгуулалтын албатай уулзаад одоо үйлчлэгээний барилга барих А даалгавар гэж үүдэг. Тухайн даалгаврын хугацаанд дууссан байсан. Тэгээд тухайн даалгаврыгаас сунгаад одоо өөрсдийнх нь ч гэсэн орц гарч болохын замыг бидэд одоо газар чөлөөлөё гэдэг одоо ам байдлаар тохиролцоонд хүрсэн. Тэгээ нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас отоогол хотын стандартын газар руу тухайн иргэний А даалгаврыг одоо олгож өгөөч гэдэг дэмжих албан бичиг хүртэл явсан байгаа. Гэтэл яг өнөөдрийн байдлаар бол буцаад одоо хилцээрээсээ буцаад гэх юм уу одоо чөлөөлөхгүй гэсэн байдалтай байна гэдэг мэдээллийг манай замын хөгжлийн газарт ирүүлээд байна. Тийм тэгээд одоо яг өнөөдрийн байдлаар бол одоо яг тухайн хэсэгт ингээл зам зогссон байна. Бусад хэсгээр одоо та бүхний харж байгаагаар автозамын суурийн ажил үргэлжлэн явж байна. Зам суурийн ажил болохоор одоо замын суурийн доод үе буюу одоо энэ далан байгуулах ажил үргэлжлэн явж байгаа. Энэ явцад болохоор нэг ийм объект байгууллагын газар чөлөөлөлт буюу одоо кадастраараа манай замын тараас төрчихсөн байгаа гэсэн газар чөлөөлтийн ажил нэг жоохон одоо ажлыг удаашруулж явж байгаа. Ерөнхий төлөвлөгөөр бол энэ 8 сарын 6-нд эхэлсэн ажил. 9 сарын 25 гэхэд улсын ашиглалтанд оруулах хугацаатай төлөвлөгөөний дагуу ажиллаж исэн. За энэ газар чөлөөлтөөс шалтгаалаад энэ ажил маань ойролцоогоор тэгээ нэг 7-10 хоногийн хугацаагаар ер нь хойшлсон байдалтай явж байна. Одоо тэгээд дараагийн шатнд болохоор зургийн автортойгоо уулзаж энэ асуудлыг яаж ямар гаргалгаа байна гэдэг асуудлыг шийдэхин тулд дахиад бас нэг хэд хоног шаардна. Mon Label компанийн үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү газрын эзнээс тодруулахад 2024 онд зураг төсөл нь батлагдсан юм байна лээ. Анх зураг төслөө гаргахдаа надтай зөвшөлдсөөгүй. Ажил эхлэхэд шалтгааныг нь тодруулахаараа нийслэлд гомдол гаргасан, хариу албан бичих нь ирээгүй. Хэмээн тайлбар өгсөн юм а. Газрын эзний зүгээс бол газрын албаны надад мэдээлснээр зөвхөн л чөлөөлөхгүй л гэж байна. Энэ айл маань мэдээлэлтэй байсан ч учраас тухайн одоо үйлчлэгээний барилгын А даалгавраа сонгох хүсэлт газрын албанд тавьсан. Тухайн А даалгавраа гаргаж авсныхаа дараа одоо ингээд манайх чөлөөлөхгүй гэдэг байдалтай л байж байгаа. Энэ замын ажлыг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм. Гэвч газар чөлөөлөх асуудлаас үүдэж зам тавих ажил 11 хоног сатлаа. Газар өмчлөгч болоод нийслэлийн замын хөгжлийн газрын аль аль нь ажил гацсан шалтгааныг өөрсдөөсөө дүлхэж бие биерүүгээ жигсээр байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ёстой зам ийхүү дулааны улиралд багтаж дуусах болцоогоо алдаж мэдгэнэ.